100 жилийн турш Blackwood сүрэг нэгэн ариун хуультай байлаа. Эр хүн хизээж нууц амрагтай болж хан ижлээ орхиж болохгүй. Үүнийг зөрчүүл мөнгөн ташуурын шийтгэл хүлээдэг байв. Гэвч би танилцаад 3 жил болж байтал Silas зүргийн зүйлсийн танхимд өвдөг сүгдэж өөрийг нь надаас салгаж өгөхийг хүссэн. Тэр бидний холбоог таслахыг хүссэн 3 жил сургуу байсан эмэгтэй Шавн иргэн ирсэнтэй холбоотой байлаа. Нэгэн цагт инфрилэн үсийг минь нийлбдэг байсан тэр гар одоо салах өргөдлөө надад өгч байна. Өвдөлт дүүрэн нүдээр над руу хараад Лайра надаас болж их зовсон. Би түүнийг орхихгүй гэж хэлсэн. Би охиноо чанга тэрхэд миний доторх чон аль хэдийнэ холбоо тасарсныг мэдэрч зүрхэн дотор минь гаслан үлж байлаа. Айрис яах вэ? гэж намайг асуухад тэр удаан чимээгүй байснаа харцаа буруулж Лайра хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Тэр миний бэлтрэгийг хараад сууж чадахгүй. Айрисийг сүргийн бүртгэлээс хасна. Би өөр гэр бүлд өгч зохих ёсоор өргүүлнэ гэж хэлв. Би тэр үед бүтэн сарны ангийн өдрийг санав. Тэр надад зориулж цагаан буугаагнаж зүрхийг нь бүлээнээр авчирч энэ ялалт чинийх гэж хэлж байсан. Тэр шөнө түүний чон миний чонтой хамт улан дуулж бүх зүйл цэвэр ариун бас үнэн байсан. Би бичгийг ханцуудаа хийж бүх зүйл учир шалтгаантай байдгийг санан би холбоо тасарсныг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Айрис минийх. Өнөөдрөөс эхлээд Айрис бид хоёр Blackwood сүрэгтэй ямар ч холбоогүй. Амьдралт ч үхэлт ч. Зөвлөлийн танхим тэр даруй намжин болов. Би Айрисийг улам чанга тэрвэрч энэ жижигхэн бэлтрэг одоо миний ганц төшиг тулгуур болсон мэдэрч байлаа. Миний доторх чон түүний оршихуйг хамгаалан зогсож байв. Silas над руу ширтэж нүдэнд нь эргэлзээ тодорсон. Тэр намайг ингэж амархан зөвшөөрнө гэж огт бодоогүй. Сүргийн тэргүүний ихнэр гүйж ирэн миний гараас атгаад "Илара, чи тэнэглэж байна. Сүргийн хууль бол төмөр мэд хатуу. Тэр хань ижлээ зүгээр л орхиж болохгүй. Бид үүнийг хизээж зөвшөөрөхгүй. Сүргийн тэргүүн хуруугаа чичлэн ачлалгүй новш. Илара чамд хүүхэд төрүүлж өгсөн. Гэр орноо авч явсан. Тэр ямар буруу зүйл хийсэн юм бэ? Чи хань ижил бэлтрэгээ хаях гэж байна уу? Чи ухаанаа алдсан байна" гэж хэлсэн. Ахмадууд толгойс ихсрэн Silas Blackwood сүрэг 100 жилийн турш нэр төрөө хадгалсан. Бид хизээж хань ижлээсээ татгалзаж бэлтрэгээ хайж байгаагүй. Хэрв чи энэ шийдвэрээ эргэж харахгүй бол 100 ташуурын шийдвэрийг төсвөрлөх ёстой гэж ахмадууд хэлв. Silas нуруу ихс зогсож духан дээр нь хүйтэн хөсч харсан байлаа. Түүний доторх чон эргэлзэн сул дорой болж байв. Эцэг их хүндэт ахмадуудаа энэ бол зөвхөн миний буруу. Лайра олон жил надаас болж зовсон. Тэр эргэж ирсэн учраас би түүнийг орхихгүй гэж хэлв. Тэр эргэж харахад нүднээс нь тэмцэл эргэлзээ гялалцсан ч удалгүй шийдвэртэй хатуу зогсов. Айрисыг би авч үлдэж чадахгүй. Лайра хүүхэд төрүүлэх чадваргүй болсон. Тэр миний бэлтрэгийг харахаас ч дургуутж байна. Тиймээс Айрисыг бүртгэлээс хасна. Би түүнд сайн гэр бүл олж өгнө. Тэр хизээж дутагдаж гачигдахгүй гэв. Сайн байна. Маш сайн. Ташуурыг авчир гэж сүргийн тэргүүн хашгирлаа. Мөнгөн судалтай хар ташуур гаргаж ирэхэд түүний бүдүүн ширхэг бүрэн цэвэр мөнгөн утсаар сүлжигдсэн бөгөөд сарны бурхан өөрөө ажилласан гэдэг. Silas гадуур цамцаа тайлж өвдөөсөж мөргөсөн. Эхний ташуур нуруунд нь буухад танхим дүүрэн дуугалтах чимээ гарлаа. Нуруунд цуснд будагдаж мөнгөн утас маханд нь шатах мэт орж байлаа. Гэвч тэр шүдээ 100 ганц ч дуу гаргасан бий. Түүний доторх чон гаслан уйлж байлаа. 100 ташуурын дараа сүргийн тэргүүн ташуурыг шидэж хаалганы зүг хуруугаа чиглүүлээд гадагш гар. Ухаан мортлоо өвдөгсөж суу гэж тушаав. Гадаа цас бударч байлаа. Silas босоод хашаа руу алхан очоод цасан дээр өвдөгсөж суулаа. Нүүрэн цас шиг цонхиж уруулан хүүтнээс болж ягаан хөхөмбөтэй болж байв. Гэсэн ч тэр өгнөөсөө буцахгүй хിവэр биеинд хөлдөж өгсөн ч энэ холбоог таслана. Би түүнийг Лайрагийн төлөө өгөхөд ч бэлэн байгааг хараад зүрх минь хурц зүгээр шивсэн мэт өвдсөн. Миний доторх чон гаслан төрөлдөж байв. Тэр эцэг ихийнхээ өмнө өвдөгсөж зөвхөн надтай л гэрлэн гэж зүтгэж байсан. Тэр үед Silas нийслэлийн сүргийн ханхуу байсан бол би эгэл гэр бүлийн охин байлаа. Бидний хоорондох зай асар их байсан. Бүүд түүнийг галзуурсан гэж хэлж байсан ч тэр албан ёсоор гэрлэж цусан холбооны ёслол хийгээд намайг сүрэгтэй нэгтгсэн. Тэр шөнө түүний чон миний чонд хүрч ирч хүчин нийлж Лайра би чамайг насан туршдаа хайрлаж сайн хань байж чадна гэж инфрилэн хэлж байсан. Бид яагаад ийм байдалд хүрчихв гэж би бодлоо. Өчигдөр Айрисын бүтэн сарны баяр байсан. Танхим зочдоор дүүрэн инээд хөөрөөр бэлхэж байлаа. Тэр үед Лайра гарч ирсэн. Уранхай хувцастай ядарч түйлдсэн. Хаалганы дэргэд зогсоод дүлгэн хоолоогоор багшаа гэж хэлсэн. Зөвхөн тэр ганцхан үг. Silas хизээж сэтгэлээ ил гаргадаггүй хүн дарсныхаа хундгыг унгаж орхиод баяр хүргэж байсан зочдын дундуур гүйж бараг бүдэрч унах шахан Лайра руу гүйж очиод түүнийг тэрвэрсэн. Нүдэнд цуснд будагдсан мэт улааж хоолой нь зангирч уучлаарай, энэ бүгд миний буруу. Би чамд тийм аимшигтай үг хэлэх ёсгүй байсан. Би энэ бүхэнд буруутай гэж дахин давтан хэлв.
Бүгд энэ уулзалтыг харж түүний найзууд хүртэл өрөвдөн Сайлас үнэхээр чин сэтгэлтэй хүн. Түүнийг эргэж ирэхийг хүлээж эцэст нь тэр ирлээ гэж шивнэлдэж байв. Харин би олон хүний дунд өөрийн баяр дээрээ танихгүй хүн шиг охиноо тэврэн зогсож байлаа. Тэр мөчид би зүгээр Тэр зүгээр л гимшиж байна гэж бодсон. Гэвч өнгөрсөн шөнө тэр миний өрөөнд орж ирсэн. Удаан чимээгүй сусны эцэст нь ам нээж Изара салъя. Уучлаарай, Лайра надаас болж хулгайлагдсан. Тэр үгээр хэлхийн аргагүй зовлон амсаж одоо хүүхэд төрүүлэх чадваргүй болсон. Би түүнд хэтэрхий их хүртэй учраас амьдралынхаа үлдсэн хугацааг үүнийгээ төлөхөд зориулах ёстой гэж хэлсэн. Түүний үг цахилгаан шиг зүрхийг минь цохив, холбоогоо таслах гэж юу? Тэгвэл Айрис яах вэ? Манай охин яах юм бэ? Гэж би хоолой зангирч асуухад тэр сүүнг хоолоогоор Лайра миний бэлтрэгийг харахаас ч дургуутж байгааг Айрисыг би бүртгэлээс хасч өөр газар руу явуулна гэж тэр хэлв. Би галзуурсан хүн шиг цээжийг нь болбож чи яаж ингэж харгас байж чаддаг юм бэ? Гэж ориллоо. Тэр зүгтаагүй, бултаагүй. Миний уур хэлэнд тэр зүгээр л хүлээн авсан. Нүдэнд нь өвдөс дүүрэн байсан ч хэлсэн үгээ хизээж буцаагаагүй. Үүр цаахад би ядарч туйлдсан байлаа. Эцэст нь зам болъё гэж шийдэв. Ташуурын шарх цасны хүйтэн 2 саясыг цасан дээр сөхрүүлэн унгав. Үйлчлэгчид сандран түүнийг өрөөнд нь авчирч эмч дуудлаа. Харин би гадна зогсож дотор байгаа хүмүүсийг чимээгүйхэн харж сүргийн тэргүүний эхнэрийн намуухан уйлахыг сонсож байлаа. Миний зүрх мөс шиг хүйтэн болж доторх чон минь чимээгүйхэн нам гүм давтлаа. Өөрийнхөө өрөөнд иргэн ирээд би ачаагаа баглаж эхэлсэн. Блэквудын эдлэнд өнгөрүүлсэн 3 жилд би маш олон зүйл цуглуулсан байв. Эрдэнэс, торго, зураг. Түүний өгсөн бэлгүүд бүгд одоо харгас хошигнол мэт санагдаж байлаа. Би өдөр тутмын хувцас аялын цүнхэнд эвхэн хийж байтал гаднаас алхах чимээ сонсогдож нэг үйлчлэгч Сайлсыг төвшин оруулж ирэв. Нүүрэн цонхиж нурууны шарханд боолттой өөрөө зогсож чадахгүй байлаа. Би эргэж хараагүй. Зүгээр л ачаагаа үргэлжлүүлэн баглаж байсан. Изара, энэ бол миний зөрүүд зангийн буруу. Хүн бүр энэ бүхэнд намайг буруутайг мэдэж байгаа. Бид холбоогоо харилцан зөвшөөрч тасалж байгаа болохоос татгалзалт биш. Чиний нэр хүндийг аль болох хамгаална. Чи залуу байна, өөр хан олох болно. Би чамд хангалттай нөхөн төлбөр өгнө гэж тэр хэлв. Би ачаагаа баглаж байснаа зогсож, эргэж түүн рүү харлаа. Нүдэн гимшил дүүрэн, үнэн ч мэд, яг л миний сайн сайхны төлөө байгаа юм шиг харагдав. Сайлас, ийм хоёр нүүр гаргах хэрэггүй гэж би хэлв. Түүнийг хүшиж орхиход би түүн рүү алхаж очиод нэгэн цагт гүн хайрлаж байсан тэр царай руу дээш харлаа. Чи зүгээр л сэтгэлээ амрааж Лайратай гимгүүгээр ханилт суухыг хүсэж байна. Чи энэ удаа боломжийг алдахгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ 3 жилд би чиний хувьд юу байсан юм бэ? Гэж би асуув. Түүний уруул чичирч, хоолой зангирч, эцэст нь үг хэлв. Изара, энэ ертөнцид харамсал олон. Бүх зүйл төгс байх боломжгүй гэв. Би чимээгүйхэн харж, нэгэн цагт зүрхийг минь догдлуулдаг байсан тэр царайг ажиглав. Одоо бол худал гимшилтэй царай л харагдаж байлаа. Тэгэхээр Айрис бид хоёрын үн цэн чиний харамслаас дор гэж юу? Гэж би аимшигтай 50 хоолоогоор хэлв. Түүний нүдэнд өвдөлт гялалцсан ч тэр үгээ давтан хэлсээр байлаа. Би эргэж ачаагаа үргэлжлүүлэн баглаж эхэлсэн ч оюун санаа минь өнгөрсөн рүү халтран одож, би сүргийн эхнэргүй ирчүүд анавд өрсөлдөж байгааг харж зогсов. Энэ бол сарны гэрэлд орч чоннууд өрсөлдөнгүйж өөрийн хүчийг батлах эртний уламжлал. Би бусад эмэгтэйчүүдийн дунд зогсож байтал ойгоос сүр жавхлантай харч чон гарч ирэхэд аманд нь цагаан бугын зүрх бүлээнээрээ байлаа. Тэр хүн төрхөндөө шилжиж сарны гэрэлд дэгжин нандин харагдав. Тэр өвдөглөж суун бүлээн зүрхийг надад өгсөн. Үүнийг чамд Изара, миний ан, миний ялалт, миний зүрх бүгд чинийх гэж тэр хэлсэн. Түүний чоны нүд харанхуй далтлаг гэрэлтэй гялалцаж миний доторх чоныг дуудсан мэт байлаа. Би сэтгэл татагдаж бүрэн автсан. Тэр өөрийгөө Сайлс гэж танилцуулж, тэр өдрөөс хойш тэр байнга миний замд гарч ирдэг болсон. Заримдаа бэлэгтэй, заримдаа чоны уламжлалын тухай номтой ирдэг байлаа. Миний эцэг болгоомжлон түүний уг гарлыг шалгасан бөгөөд Сайлс сүргийн шилдэг тэргүүний хүү гэдгийг мэдээд ихэд цочирдсан. Эцэг надад боломжгүй зүйлийн тухай битгий мөрөөд гэж анхааруулсан. Гэвч Сайлс эцгийн минь өмнө өвдөглөж надтай ном ёсоор гэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Эцэг итгэж чадахгүй байсан ч Сайлс чин үнэнч төвчээртэй байж дахин ирж өөрийнхөө санааг баталсан. Эцэст нь эцэг зөвшөөрөв. Бидний гэрлэх ёслолын өдөр сар өндөрт мандсан байхад Сайлс миний цагаан торыг сөхөж над руу ширтээд Илара, би чамайг насан туршдаа хамгаална гэж хэлсэн. Түүний чон миний чонтой хамт улан дуулж, эрч хүчин цусны холбоонд нэгэн цул болж нийлсэн. Би түүнд итгэсэн. Гэвч хэн мэдэх билээ, энэ бүхэн эцэстээ инээдэн болж хуурна гэж би ачаа бэлдэж байхдаа нэг жижигхэн сэлбэртэй чонон сүлд олсон нь анхны шөнийн бэлэг байлаа. Би удаан ширтээд дараа нь гал руу шидчихв. Миний ард Сайлсын хоолой сөнгөтөн битгий хай гэж хэлэхэд нь би эргэж хараад энэ бол юу ч биш гэж хэлээд явлаа. Блэквудын эдлэнг орхихоос өмнө сүргийн тэргүүний эхнэр над дээр ирэв. Тэр Айрисыг тэврэн уйлахад нулимсан бяцхан бэлтрэгний нүүрэн дээр тусалж байлаа. Илара, энэ хүүхэд ихгүй байж болохгүй, гуйж байна, үлдээж
Гэхдээ би Айрисыг зөөлөн аваад Айрис ихгүй үлдэхгүй. Түүнд би байна гэхэд би ийм хүү төрүүлэх ёсгүй байсан юм. Яаж ийм зүрхгүй хүүг өсгөч хүү гэж тэр хэлв. Би юу ч хэлсэнгүй. Юу хэлэх билээ? Сайлас өөрийн сонголтоо хийсэн. Миний хийж чадах зүйл юу ч байгаагүй. Сүргийн тэргүүний эхнэр гинэт миний гараас атгаж нэг зүйл өгөөд энэ бол Blackware удмын саран хэлбэртэй зүйлд. Үүнийг Айрист өг. Тэр Blackware-ийн цусан төрөл. Энэ бол түүний төрөл хэрэг гэж хэлв. Би татгалзахыг хүссэн ч түүний нүдэнд байсан ууг ашууг хараад чимээгүйхэн хүлээн авлаа. Тэр үргэлжлүүлэн Айрис том болоод эцгийнхээ тухай асуувал түүнд хэлээрээ. Тэр үргэлж ийм зүрхгүй байгаагүй шүү гэж. Тэгээд би Айрисыг дагуулсан Blackware-ийн эдлэнг орхиж эргэж харалгүй явлаа. Миний гэр бүлийн нутаг өмнөд ойд байрладаг байв. Өмнө зөв рүү хийх аялал урт байсан. Замд Айрис заримдаа өлсөндөө уйлдаг байлаа. Би зогсоод түүнд хоол өгч тайвшруулдаг байв. Миний чон бэлтгэнд минь намуухан дуудуулж хамгаалж байлаа. Энэ жижигхэн хүүхдийг харахад зүрх минь инхри хайраар дүүрэн байв. Тэр маш жижигхэн, ямар ч гэм зэмгүй. Гэтэл өөрийн эцэгтэй хаягдсан. Би дотроо тангараглаж түүнийг хамгаалж сайн өсгөж, өчүүхэн ч гомдол амсуулахгүй гэж шийдсэн. Эцэст нь өмнөд нутагт хүрэв. Эцэг намайг хараад цочирдож илаараа. Чи яагаад энд ирэв? Сайлас хаан байна гэж асуухад нь би Айрисыг доош тавиад эцгийнхээ өмнө өвдөгсөж суугаад эцэг минь холбоо тасарсан. Одоо Айрис бид хоёр зөвхөн таныг түшиглэнэ гэж хэлсэн. Эцгийн царай эхлээд цочирдож дараа нь хилэгнэж эцэстээ өвдөлтөөр дүүрв. Тэр намайг өргөж босгоход гар нь чичирч Сайлас тэр яаж ийм зүрхгүй байж чаддаг байна? Би чамайг Blackware-ийнхантай нүүр тулуулна. Шудраг ёсыг шаардна. Гэхэд нь эцэг минь бүх зүйл дууссан. Би тэдэнтэй дахин орооцолдохыг хүсэхгүй байна. Би зөвхөн Айристайгээ тайван амьдрахыг хүсэж байна гэж би хэлв. Эцэг минь миний хоосон нүдийг харж эцэст нь юу ч хэлсэнгүй. Зүгээр л Айрисыг тэврэн гүнзгий санаа алдаад хөөрхий хүүхэд ийм хувь тавиланд төрөх гэж хэлсэн. Би гэр бүлийн эдлэндээ үлдэж нам гүм амьдрах болов. Эцэг эмч нарыг авч ирэн намайг үзүүлэхэд тэд намайг хүнд сэтгэлийн шарахтай. Амралт тасаргаа хэрэгтэй гэж хэлсэн. Гэвч зүрхний шарах яаж идэх билээ? Хагарсан холбоо яаж нөхөгдөх билээ? Шүн бүр би өнгөрснийг зүүдэлдэг байлаа. Сайлас намайг насан туршдаа хамгаална гэж хэлж байсан тэр мөчийг бидний ханилсан ёслолыг бүтэн сарны дор чоннуудын хамт улам бүжиглэж байсныг харин сэрхэд бодит байдал бүхнийг нурааж байлаа. Тэр тангараг бүгд худал байсан. Айрис өдөр өдрөөр өсөж тэр Сайлсын хүмсэг нүдийг өвлсөн. Заримдаа түүн рүү харахад зүрх минь шаналан өвдөж байв. Гэвч тэр миний цор ганц тайтгарал байлаа. Хагас жил өнгөрч нийслэлээс мэдээ ирэв. Зайрагийн үнэн илчлэгдсэн байлаа. Захидал сүргийн тэргүүний эхнэрээс ирсэн бөгөөд захидал нь уур хилэнгээр дүүрэн ингэж бичсэн байв. Илара. Тэр харгас эмэгтэй Зайрагийн алга болсон нь зүгээр л нэг арга байсан байж. Тэр огт хулгайлагдаагүй. Зүгээр л Сайлсын сэтгэлийг шалгахын тулд өөрийнх нь зохиосон үлгэр байж. Тэр дорд гаралтай юм бид бүгдийг мэхэлсэн байна. Би захидлыг удаан уншиж зөвхөн хүйтэн хоосон мэдрэмжл мэдэрсэн. Зайра эргэж ирсний дараа Сайлс бидний холбоог тасалж түүнийг гэртээ нууц амраг болгон авчирсан. Хэдий тэд гэрлэх ёслолыг шууган намцсны дараа хийхээ амласан ч Зайрагийн авир улам бүр хачирхалтай болжээ. Тэр атаархаж захирч Сайлсанд миний нэрийг дурдахыг хүртэл хориглож байж бүх зүйл илчлэгдэж Сайлс түүнийг байцаахад дарамтад орсон. Зайра эцэст нь бүхнийг хүлээн зөвшөөрсөн аж. 3 жилийн өмнө би зориуд алга болж Сайлс надад үнэхээр сэтгэлтэй хിവэр байгаа эсхийг шалгахыг хүссэн. Би алсагдсан нэгэн тосгонд нуугдаж энгийнээр амьдарч Сайлс намайг зөвхөн хайхыг хүлээж байсан. Би ядарч туйлдсан өрөвдөлтэй байдалтай эргэж ирвэл Сайлс гимшиж намайг сүрэгтэй авчирна гэж бодсон гэжээ. Түүний төлөвлөгөө амжилттай болсон. Сайлс үнэхээр гимжсэн. Үнэхээр нөхөн төлөхийг хүссэн. Тэгээд тэр хан болон бэлтрэгээ орхиж түүний төлөө сүргийн хуулийг зөрчсөн. Гэвч Лайрагийн атаархал тэнд дууссангүй. Тэр Айрисын оршин тогтнолыг төвчиж чадаагүй. Сайлс өөр хэн нэгнийг хайрлаж байсан гэдгийг хүлээн авч чадаагүй. Тэгээд тэр Айрисыг устгах төлөвлөгөө боловсруулсан. Үнэн илчлэгдэх үед нийслэл үүмийн самуун давтаж Сайлс бүрэн сүрсэн. Тэр талархалгүй юм эцэст нь алдаагаа ухаарсан. Тэр сүргийн зөвлөлийн танхимд өгдөглөж уучлал гуйж байна. Буцаж ирээч. Надад нэг боломж өгөөч гэж гуйж байна гэсэн байлаа. Би цонхон дээр очиж өмнөд нутгийн хаврын үзмжийг харлаа. Айрис хашаанд алхаж үйлчлэгч түүнийг анхааралтай харж байв. Миний бэлтрэг тийм гим зэмгүй, тийм ариун. Эцгийнхээ тэнэглэлээс болж бараг амь насаа алдах шахсан байж. Би Сайлсыг хизээч уучлахгүй. Хизээч гэж би сүргийн тэргүүний эхнэрт нэг л өгүүлбэртэй хариу бичлээ. Сайлс юу хийхээ өөрөө мэдэг. Энэ нь надад хамаагүй байлаа. Захидлыг илгээсний дараа энэ бүхэн эцэстээ дууслаа гэж бодсон. Гэвч 1 сарын дараа дахин мэдээ ирэв.
Тэр талархалгүй юм эцэст нь ялсагдаж Сайлс өөрийн гараар ял шийтгэлийг гүйцэтгсэн гин. Лайра сүргийн бэлтрэгийг алах гэж оролцсон. Элит сүргийн удам залгамжлагчийг нэхэлсэн хэрэгээр яллагдсан. Тэр мөнгөн ташуураар 200 удаа ташуурдуулж, хил орчмын нутгуудад цөлөгдөн дөрөвч болжээ. Ташуурдахдаа Сайлс өршөөл үзүүлсэнгүй. Лайра ойрлж өнгөрсөн үеэ ядаж санахыг гуйж байлаа. Чи намайг хань, бэлтрэгээ орхиход хүргэж мэхэлсэн. Өнгөрсөн сэтгэл гэж байхгүй гэж хэлээд ташуурдав. Ял шийтгэл дуусны дараа Лайраг чирэн авч явхад тэр Сайлсийн нэрийг орлон харааж байсан гэжээ. Лайра өөрөө энэ бүхнийг авчирсан. Харин Сайлсийн гэмшил хэтэрхий оройтсон. Өмнөд нутгийн хавар намуухан үргэлжилж магнолиын цэцэг цагаан өнгөөр хашаа дүүрэн дэлгэрчээ. Би Айрисыг тэр жижигхэн хөлөөрөө алхаж, бүдэрч унах төгөхөд нь би түүнийг тосон авч, Айрис минь аажуухан алах. Ээж нь энд байна гэж хэлэхэд зүрх минь хайраар уярдаг байлаа. Заримдаа би боддог байсан. Тэр том болоод эцгийнхээ тухай асуувал би юу гэж хэлэх вэ? Эцэг нь түүнийг 1 сартай байхад нь орхисон гэж хэлэх үү? Тэр гим зэмгүй нүдэнд шарх үзүүлэхийг би төвчж чадахгүй. Тиймээс тэр асуух үед нь би эцэг чинь нас барсан, чамайг төрхөөс өмнө нас барсан гэж хэлнэ гэж шийдсэн. Энэ үннээс илүү инэрэнгүй байх болно. Хатагтай зочин ирсэн байна. Хин? Роун Ашфорд гэж нэрээ хэлсэн. Роун гинэ. Энэ нэр надад танил биш байлаа. Түүнийг хүлээн авах танхимд орвол. Би Айрисыг асарчид өгөөд гинтийн зочныг угтахаар очлоо. Танхимд дэгжин намуухан төрхтэй залуу сууж байв. Намайг хараад тэр босож хүндэтгэлтэйгээр мэхийн яслаа. Хатагтай Винтерс намайг гинэд ирсэн дуучлаарай. Ноён Ашфилд таныг энд юу авч ирэв? Хатагтай Винтерс өмнөд нутагт эргэж ирсэн гэж сонсоод хүндэтгэлээ илэрхийлэхээр ирлээ. Бид өмнө нь уулзаж байсан. Та санахгүй байж магадгүй. Олон жилийн өмнө бүтэн сарны навын үед та өрсөлдөөн харж байсан. Нэг нь ялвч танд цагаан буугын зүрх авчирсан. Би тэр шөнө бас өрсөлдөж байсан. Таныг тодхон санаж байна. Тэр өвдөглөж суухад та инээмсэглэж байсан нь надад тод үлджээ. Миний зүрх нэг л хачин догдолж тэр бүтэн сарны навын дурсамж санаанд орлоо. Сайлс ялж надад буугын зүрхийг өгсөн тэр мөч. Харин өөр хэнийг ч би санахгүй байлаа. Тэр үед та зөвхөн түүн рүү л харж байсан. Мэдээж намайг анзаарахгүй. Би тэр шөнө таны инээмсэглэхийг хараад ямар сайхан хүн бэ гэж бодсноо л хэлмээр санагдсан юм. Дараа нь та элит сүргийн ханхутай хансан гэж сонсоод би таны өмнөөс баярлсан. Харин одоо таны зовлон сонсоод зочлох ёстой гэж бодлоо. Би түүнийг ажиглахад шулуун шудраг, далд санаагүй байлаа. Санаа тавьсан танд баярлалаа, ноён Ашфилд. Гэхдээ би одоо сайн байгаа. Та сайн байгаа боллоо. Хэрв хизээ нэгэн цагт тусламж хэрэгтэй болвол эргэлзэлгүй хэлээрэй. Би эндээс холгүй байгаа. Би түүнд талархлаа илэрхийлээд тэр буцав. Түүнийг явсны дараа би хашаанд удаан зогсож бодоход бүтэн сарны нав одоо нэгэн насны өмнөх явдал мэт санагдав. Тэр үед би Сайлстай учирсан нь хувь тавилан гэж боддог байсан. Харин одоо би ойлгож байна. Зарим учрал зүгээр л хоосон амлалт байдаг гэдгийг. Зүгээр л сүнс, зүгээр л сүдэр. Тэр цагаас хойш Роун хаяа ирдэг болсон. Заримдаа ном авчирдаг. Заримдаа Айрис зориулж эмийн ургамал авчирдаг байлаа. Тэр хизээч хэтрүүлж хил хязгаарыг давж байгаагүй. Залуу ноён Ашфилд бол мэдлэгтэй, ёс суртахуунтай хүн. Сайн нэр. Эцэг түүнд сэтгэл хангалуун байсан. Эцэг минь миний ирээдүйн тухай бодож байгаа гэдгийг би мэдэж байлаа. Харин надад тийм санаа байгаагүй. Миний зүрхний шарх эдгээгүй байхад би өөр холбоо бодох чаргагүй шүү дээ. Хатагтай Айрисыг анзаарахад тэр зураг харах дуртай юм шиг байна. Би талархан хүлээн авлаа. Роун Айрисыг алхаж явааг ажиглангаа. Тэр цовлог хүүхэд байна. Сайн хүн болно гэж хэлээд нүүрэндээ намуухан инээмсэглэл тодруулсан. Хатагтай Винтерс, би мэднэ таны шарх одоо ч идгээгүй гэдгийг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд өвдөлт бүдгэрнэ. Намайг өөрийнхөө хажууд үлдэхийг зөвшөөрнө гэж найдаж байна. Гүнзгий харилцаа биш, зүгээр л найзын хуваар. Чамд ярилцах хүн хэрэгтэй үед би сонсно. Түүний чин сэтгэл миний сэтгэлийг хөдөлгсөн. Тэр цагаас хойш Роун байнга ирдэг болов. Айристэй тоглож, эцэгтэй ярилцаж, өмнөд нутгийн амттан авчирдаг байлаа.
Дүсгэн даруй зан нь намайг тайвшруулдаг байв. Бид оройдоо ном, амьдралын тухай ярилцдаг байлаа. Хагас жил ийм маягаар өнгөрөхөд нийслэлээс дахин мэдээ ирэв. Сайс албан тушаалаасаа огцорч намайг хаахаар өмнөд нутагт ирж байгаа гин. Энэ мэдээ миний сэтгэлийг үүмүүлж орхисон. Би Сайсыг харж өнгөрсөн шархаа дахин сэдрэхийг хүсээгүй. Гэвч тэр ирсэн. Хатагтай ноён Blackwood үүдэнд ирсэн байна. Гар минь чичирч цайны аяга бараг унгах шахахад миний чон төгшүүртэй байлаа. Айрисыг дотог шаваач. Сайлс шаварт өвдөглөж норсон байв. Түүний царай ядарч туйлдаж хувцас нь хол зам дурагдсан байсан. Тэр илээд сүргийн бахархалтай удирдагч шиг огт харагдсангүй. Түүний чоны оршихуй бүдгэрч хуурсан мэт байлаа. Илара, Чи энд юу хийж байгаа юм бэ? би уучлал гуйхаар ирсэн. Би дээврийн нүмерт зогсож борооны ус бидний хооронд тусалж байв. Би түүнийг дахин мөргөж, цус нь борооны устай холилдож байгааг анзаарав. Нэгэн цагт түүний өвдөлт намайг сүрүүлсэн. Би түүнээс тэр чамайг мэхлээгүй байсан бол чи одоо юу хийж байх байсан гэж асуухад Сайлс хүшиж орхив. Би нэмсэглээд чи хариултыг нь мэдэж байгаа. Сайра чамайг мэхэлсэн эсэх нь хамаагүй. Тэр сонголт чиний жинхэнэ төрхийг илчилсэн. Бороо улам ширүүсв. Илара, би Яв, би эргэж дотог шорон хаалгаа хаалаа. Айрис бид хоёрт чи хэрэггүй. Түүний шанасан хашгираа чоны үлэлт ард минь аянгатай хойлолтон сонсогдов. Нэгэн цагт намайг хамгаална гэж тангарагсан хүн тангарага зурчсан. Одоо бидний хооронд юу ч үлдээгүй. Сайлс манай хаалганы гадна 3 өдөр 3 шөнө өвдөөсөж суусан. Хоолгүй, хоргодох газаргүй. Бороо орж байхад гадаа өвдөөсөж суусан. Хөршүүд энэ талаар шивнэлдэж байлаа. Эцэг түүнийг хөөхийг хүссэн ч би болиулсан. Тэр сууж л байг. Энэ бол өөрийнх нь сонголт. 3 дахь өдөр Сайлс ухаан алдаж үйлчлэгчид түүнийг эмчид аваатсан. Эмч түүнийг гадаа удаан байснаас болж хүнд халуурсан. Эмчлэхгүй бол амьд үлдэхгүй байж магадгүй гэж хэлв. Би Айрисыг бодоод Сайлсыг үзэн ядаж байсан ч тэр Айрисын эцэг шүү дээ. Хэрэв одоо нас барвал Айрис энэ сүдрийг насан туршдаа тээж явна. Түүнийг авраад дараа нь явуулъя. Сайлс эмчлэгдэж хэд хоногийн дараа сэргсэн. Сэрээд надтай уулзахыг хүссэн ч би уулзахаас татгалцсан. Тэгээд тэр загтал бичиж эхлэв. Өдөр бүр зузаан загтал ирдэг байлаа. Би уншдаггүй. Зүгээр л хайрцагт хийж орхидог байв. Энэ хугацаанд Браун ирж байсан. Тэр Сайлс хотод байгааг мэдэж байсан ч юу ч хэлээгүй. Зүгээр л чимээгүйхэн миний дэргэд байлаа. Нэг өдөр Айрис уйлж хасрагч ихэн түүнийг тайвшруулж чадсангүй. Би түүнийг тэрхэхэд охин минь сүргийн тэргүүний эхнэр надад өгсөн саран хэлбэртэй зүйлтийг сонирхож байгааг анзаарлаа. Би зүйлтээ авч түүнд өгөв. Би зүйлтээ Айрист өгмөгц нэг зүйл анзаарлаа. Зүйлт хэтэрхий хүнд байх ёстойгоосоо илүү жинтэй болсон мэт санагдаад шалгаж үзвэл нууц товч байлаа. Дарж үзтэл зүйлт онгойж дотор нь нэгэн нугалсан цаас байв. Миний ирээдүйн ач минь. Хэрэв чи үүнийг уншиж байгаа бол Blackwood сүрэг чамд тусалж чадаагүй гэсэн үг. Энэ зүйлт бол чиний төрөлхийн эрх. Үүнээс гадна энэ нь чиний цусан удмын баталгаа юм. Хэрэв чамд амьдрах газар хэрэгтэй бол сүргийн тэргүүний зөвлөлт үзүүл. Blackwood чамайг орхисон байж болох ч сүрэг чамайг орхиогүй. Би зүйлтийг цээжин дээрээ тэрвэн нулимс асрууллаа. Сайлсийн төлөө биш, бидний алдсан бүхний төлөө биш. Харин сүргийн тэргүүний эхнэрийн хайр, түүний холж ухаан, Айрисыг хизээч ганцаарнг нь үлдээхгүй гэсэн баталгааны төлөө уйлсан юм. Өдөр хоног өнгөрч, Сайлс өмнөд нутагт үлдсэн ч би түүнийг хизээч хараагүй. Роаны зочлолт болом ойр ойрхон болсон. Тэр Айрист бэлэг авчирч эцэгтэй ярилцсан. Заримдаа оройн хоол хамт иддэг байлаа. Эцэг минь бид хоёрын хооронд ямар нэг зүйл үүсээсэ гэж илт хүсэж байв. Гэвч би бэлэн биш байлаа. Нэг өдөр Роан надаас хотын төв талбайд хамт очихыг хүсв. ургацын сарын баяр болох гэж байгаа. Сүрэг их сайхан шоу үзүүлнэ. Би эргэлзэж орхисон. Тэр бүтэн сарын ан агнуур миний сэтгэлд сүүдэр болон үлдсэн. Тиймээс би олон жил ямар ч баяр наадамд оролцоогүй. Айрис үзэх хэрэгтэй. Тэр одоо баяр үзэж таашаах насанд хүрсэн. За, явцгаая. Бид хотын төв рүү явж Айрисыг тэр тэрч яв. Гудамжны бүх дэлгүүрийн гэрэлд дулаахан гялалцаж үзүүлбэр үзүүлэгчид гал үлээж бүжиг наадан болж байлаа. Айрис баярлан хашгирч иш тийш зааж байв. Роуан түнд мөнгөн хошуутай жижигхэн чихмэл авч өгөхөд тэр тоглоомоо чан хатгаж инээж байлаа. Тэр мөчид надад хөнгөрсөн мэт санагдаж аз жаргалыг мэдрэв. Бид сүргийн ахмадууд домог ярьж буй их танхимын өмнө зогсоход нэгэн хөгшин эмэгтэй анхны альфа болон түүний заяаны ханийн тухай домгийг өгүүлж байлаа. Ямар ч зай холдуулахгүй. Ямар ч уруус таслахгүй. Зөвхөн үхэлс салгана. Роуан анхааралтай сонсоод над руу намуухан инээмсэглэж хараад Чи хуучны түүхийг санаж байна уу?
Бүтэн сарны дор жинхэнэ ханаа олдог чонын тухай. Гэхэд нь би толгой дохив. Бид галын дэрэгдүүр өнгөрөхөд сүүдэрт байгаа нэгэн хүнийг анзаарав. Сайлас тэр галын дэргэд ганцаараа зогсож биднийг харж байлаа. Түүний чоны оршихуй бүдгэрч бараг алга болж буй мэт болсон байв. Воон миний харцыг анзаарч харснаа үл тоон намуухан хэлв. Түүнийг битгий тоо, өнөөдөр бол чиний бас Айрсын өдөр. Хэлэхэд нь түүний чон сэрэмжлэн өндийж ирэв. Би толгой дохин эргэж явлаа. Сайлас өөрийн сонголтоо хийсэн. Одоо би өөрийнхөө сонголтыг хийж байна. Хавар өнгөрч зун болов. Воон бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Айрис түүнд хайртай Воон ах гэж дуудан тоглохыг үргэлж хүснэ. Үйлчлэгчид хүртэл бидний хамт байхыг хараад инээмсэглэдэг байлаа. Нэг орой Воон надтай ярилцахыг хүсв. Бид цэцэрлэг талхаж, магнолиын дэлбээ эргэн тойрон дунаж байлаа. Илара, удаан хугацаа өнгөрөөгүй. Бас чиний зүрх одоо ч итгэж байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ би чамд хэлмээр байна. Миний сэтгэл чинь үнэн. Би чамаас өнгөрснийг март гэж гоохгүй. Чи түүнийг хайрлаж байсан шигээ намайг хайрлах гэж шаардахгүй. Би зүгээр л чиний хажууд байхыг хүсэж, чамайг болон Айрсыг хамгаалж, та хоёрыг аюулгүй амьдруулмаар байна. Би чиний үргэлж түшиж болох хүн байж болох уу? Тэр халааснасаа жижиг хайрцаг гаргаж ирэв. Дотор нь чоны хий. Сүргийн тэмдэгтэй бөөж байлаа. Чи намайг өөрийн хань болохыг зөвшөөрөх үү? Миний амьсгаа тасалдав. Би инэрэнгүй. Намайг хизээч яаруулж байгаагүй эр хүнийг харлаа. Тэр хизээч юу ч шаардаж байгаагүй. Айрисыг өөрийн хүүхэд мэт хайрладаг байсан. Түүний чон минийхтэй зөөлөн холбогдож, хүчлэхгүйгээр надад сонголт үлдээдэг байв. Роуан. Би. Чи одоо хариулах албагүй. Цаг гаргаад бодож үз. Би толгой дохин хайрцгийг авлаа. Би хүлээнэ. Тэр шөнө би унтаж чадсангүй. Сайлсын хүрч чадаагүй амлалтуудын тухай бодлоо. Бүгдэлт урвалтын тухай, итгэл алдсан тухай. Гэхдээ би Вооны доктортой байдал төвчээр Айрис бид хоёрын төлөөх жинхэнэ халамжийг бодлоо. Би дахин хайрлаж чадах болов уу? Би хүсэж байна уу? Эсвэл нэг урвалт миний үлдсэн амьдралыг сүрүүлэх үү? Айрис зүүдэндээ намайг хайж, би түүнийг тэрвэн авлаа. Би түүний ирээдүгч бодож, элэг бүтэн байлгаж бас түүнийг үнэхээр хайрлах эцэгтэй байлгах ёстой. Воон тэр эцэг нь байх болно гэдгийг би мэдэж байлаа. Хайр бол магадгүй цаг хугацааны явцад үүсэх зүйл. Магадгүй доктортой дулаан нь гал шиг дүрлцсэн хүсэл тэмүүллээс илүүдээр байж болох юм. Гал тоо тасдаг эцэстээ зөвхөн үнс үлдээдэг. Би Вооны саналыг зөвшөөрөв. Мэдээ хурдан тархаж, эцэг минь баяр хөөртэй байлаа. Гэр бүлийнхэн догдож, харин нэг л хүний хариу үйлдэлийг би мэдэхгүй байлаа. Сайлас. Гэрлэх ёслолын өмнөх шөнө би ариун ойд залбирахаар очсон. Энэ бол хөгшин моддын дунд чулуун тахилын ширээ тавьсан жижигхэн ойн цоорхой. Би чоны утлаг асааж толгоогоо бүхийлөө. Сарны бурхан минь, Айрисыг ивэ. Түүнийг аюулгүй, аз жаргалтай байлгах. Би эргэж явахдаа түүнийг харлаа. Сайлас ард минь зогсож байлаа. Тэр өөрийнхөө хуучин төрхийн сүүдэр мэт харагдаж байв. Тэр туйлдсан, эцэж ядарсан, нүд нь хоосон, чон нь бараг мэдэгдэхгүй. Хуучин төрхийнхөө сүнс мэт. Илара. Гэж бараг шивнэх мэт хэлв. Би зүгээр л өнгөрөх ёстой байсан. Юу ч хараагүй мэт байх ёстой байсан. Гэвч ямар нэг зүйл намайг зогсоов. Чи юу хүсэв, Сайлс? Би чиний төлөө баяртай байна. Чамайг маргааш гэрлэх гэж байгаа гэж сонслоо. Чамайг урагшаарч Айрис автаа болж байгаад баяртай байна. Би та хоёрыг хоёуланг нь алдсан. Одоо ойлгож байна. Гэхдээ хэлэх ёстой. Би өөрөө зөвлөгт явна. Явна гинэ. Гэж би түүн рүү ширтгэхэд тэр би нийслэл рүү буцахгүй ганцаараа зэрлэгээр амьдарч өөр гэр бүлтэй болохгүй. Өөр амьдралч үгүй. Энэ бол миний гисгэл. Түүний нулимс урсаж байлаа. Илара, би чамд хайртай байсан. Үнэхээр хайртай байсан. Гэхдээ би өөрийнхөө тэнгээс болж энэ бүхнийг өөрөө сүйтгэсэн. Би чамайг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Одоо миний хүсэж байгаа зүйл тэр л байна. Тэр гүмхийн яслаад эргэж харан алхахад би түүнийг моддын дунд шингэн ортол харж зогсов. Миний нэг хэсэг сэтгэл ханаж түүнийг зовж сонголтынхоо төлөөсийг төлж байгаад баяртай байсан ч харин нөгөө хэсэг нь хоосон санагдав. Түүний зовлон одоо ямар хэрэгтэй гэж энэ өнгөрснийг өөрчлөхгүй, энэ өвдөлтийг арилгахгүй. Би ариун ойг орхиж гэр рүүгээ буцав.
Маргаашийн нар мандахад би Роаны гэргий болно. Шин зам, шин амьдрал эхэлнэ. Өнгөрсөн минь салхи мэт сарнин одсон, сүүдэр нь булшинд үлдэж, зүрх минь зөвхөн ирээдүй рүү алхна.